Бичих амархан. Биднийг бичиж сурахад туслах дэвтрийн шугам болон 5 цэгүүдтэй танилццгаая. Энэ бол элементийн дэвтрийн мөрийн шугам, мөрийн дээд шугам, мөрийн доод шугам. Бас мөрийн шугамын дээд болон доод талд цэгтэй шугам байрладаг. Энэ бол мөрийн шугамын доод талын цэгтэй шугам, мөрийн шугамын дээд талын цэгтэй шугам. Энэ бол налуу шулуун. Энэ налуу шугамаар баримжаалан үсэг зурлагын налууг тохируулдаг. Энэ бол дөрвөлжин шугам. Дөрвөлжин шугамынхаа нүдтэй танилццгаая. Энэ бол дөрвөлжин нүдний зүүн гар тал буюу урд талын шугам. Дөрвөлжин нүдний баруун гар тал буюу хойд талын шугам. Харин энэ дөрвөлжин нүдний дээд талын шугам, дөрвөлжин нүдний доод талын шугам. Бид цифрыг бичихдээ дөрвөлжин нүднийхээ баруун хагаст багтаан бичдэг. Бас дөрвөлжин нүдний дээд доод хэсгийг баримжаалдаг байх хэрэгтэй. Энэ бол дөрвөлжин нүдний баруун дээд өнцөг. Одоо бүгдээрээ бичиж сурахад туслах 5 цэгүүдтэйгээ танилццгаая. 5 хошуу, ягаан дугуй, жижиг цэнхэр цэгүүд, цагаан дугуй цэг, цэнхэр цэг. Ягаан 5 хошуу. Зурлагын эхлэх байршлыг заана. Ягаан дугуй зурлагын төгсгөх байршлыг заана. Жижиг цэнхэр цэгүүд зурлагын үргэлжлэх замыг заана. Цагаан дугуй зурлагын шугам төрөх байршлыг заана. Цэнхэр цэг зурлагыг шугамд хүрэхийн өмнөх байршлыг сануулах үүрэгтэй. Дэгээ эхлэлтэй орхиц төгсгөлтэй зурлагын бичих дарааллыг 5 цэгээрээ тэмдэглэн харцгаая. Эхлэх цэгийг дээд талын цэгтэй шугамын жаахан доор, шугамд хүрэх цэгийг цэгтэй шугам дээр, сануулах цэгийг мөрийн доод шугамын жаахан дээр, шугамд хүрэх цэгийг мөрийн доод шугам дээр, төгсгөх цэгийг мөрийн доод шугамын жаахан дээр байрлуулъя. Үргэлжлүүлэх цэгээр тодруулан харцгаая. Цэгүүдээ тодруулан бичцгээе. Тавын цифрын бичих дарааллыг 5 цэгээрээ тэмдэглэн харцгаая. Дөрвөлжин нүдний дээд шугамын дундаас жаахан баруун тийш эхлэх цэгийг тэмдэглэе. Дөрвөлжин нүдний төвөөс жаахан баруун дээш сануулах цэгийг, дөрвөлжин нүдний хойд болон доод шугам дээр шугамд хүрэх цэгийг тэмдэглэе. Дөрвөлжин нүдний доод шугамаас жаахан дээхэн мөн баруун дээд туулан дээр төгсөх цэгийг тэмдэглэе. Цэгүүдээ үргэлжлэх цэгээр тодруулан харцгаая. Цэгүүдээ тодруулан бичцгээе. Хүүхдүүдээ цэвэр сайхан бичиж сурахын тулд үзгээ зөв барьж, дэвтрээ зөв тавиад зөв суугаарай. Үүний зэрэгцээ бичих амархан видео хичээлүүдээ үзэж, зурлаг, цифрээ дэгийн дагуу зөв сайхан бичиж сураарай. Амжилт хүсье хүүхдүүдээ.